одоо тодорхой хэмжээний зээл авна. Энэ бүх зүйл дээр бол одоо төрөөс буюу засгийн газраас тодорхой одоо хөтөлбөрүүд байгаа. Тэр хөтөлбөрүүдийн хүрээнд бол бид нэр одоо энэ төслөө хийж байгаа л да. Тэгээ бэрхшээл бол мэдээж байгаа. Тэгэхдээ тэр нь юутай холбоотой вэ гэхээр өмнө ийм юм хийж байгаа учраас бидний туршлага дутагдсан болж байгаа. Тэрнээс бол яг юмаа зориод хий гэх юм бол өнөөдөр бас боломжтой байна. Гол нь одоо санаачлагыг гаргаж өгөх хэрэгтэй. Тэр нь бол одоо хувийн хвшлэл биднээс өөрөөс нь гарах хэрэгтэй. Тэгээ гаргаад тэрийг одоо зөвөр концепцаа боловсруулад тэгээд яг стандартын төвшөнд юм хийх юм бол боломжтой байна. Одоо Монголын эдийн засгийн машин байгаа бол энийг уул уурхай мөнгөөр чирээд асаах гэдэг эсвэл тэр Монголын эдийн засгийн машиныг төлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо Монголын эдийн засгт бол төлөх эсвэл одоо чирэх аль ч хүчний хэрэггүй. Ямар хүч вэ гэхээр Монголын эдийн засагт өөрөөр нь амилагддаг хүч байна. Тэрийг одоо бизнес эрх бид нар юу гэж харж байгаа гэхээр хэрэглээний эдийн засагт эзэн болмоор байна шүү дээ. Хэрэглээний эдийн засгийг гол зам болгоод энэс одоо бол 90 бол нэг ярихад бол уул уурхай мөнгө бол уруудаг мөнгө шүү. Уруудаг мөнгийг дагаж Монголын эдийн засгийг бол шуурхаал нь өдөрдөж болохгүй. Хэрэглээний эдийн засгийн мөнгө бол хөндөө бол ёстой мааны өрн шиг хэрэгтэй. Тэгэхээр хэрэглээний эдийн засагт бид нар тоглоо сурчих юм бол дэлхийн эдийн засагт өрсөлдөж чаднаа. Монголда сайн сайхан ярина. 3 сая гутал $100 3 тэрбум төгрөг шүү дээ. Одоо сая хэрэг толгойн өргөө гарч байгаа бол үндэслэлд хөгжүүлэхийн тулд эргэлтийн өргөөг нэгж их хүндтэй энэ дээрээс зол байр сайд амлаж байна. Үнэхээр одоо толгойн өргөө гарах цаг болсон шүү. Тэгээс орж байгаа бол батд орчих. Уул уурхай хөгжөөд уул уурхайгаас их хэмжээний мөнгө ашиг орлого олох тусам үүнийг өмнө байсан уламжлалт эдийн засаг, уламжлалт үйлдвэрлэл, уламжлалт аж ахуйгаа хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг энэ бол тийм теорем болцсон байгаа. Тийм учраас бол бид бол мал аж ахуй дээрээ суурилсан, тэгээд хөдөө аж ахуй дээрээ суурилсан хөгжлийн кадастр хийх бүрэн болцоо байгаа. За түрүүний бэм сайхны ярьдгаар төрийн шийдвэр удаан байдаг гэдэг нь төр хувийн хвшлийн хоёулаа маш ерөнхий асуудалд ерөнхий ханддаг, ерөнхий ярьдаг нь асар том тийм одоо цаг хугацаа алдсан юм болтгоо л гэж хэлмээр. Бид нэр ноодор боловсруулах үйлдвэрийн гадаад худалдаа очоод гадаад дахилт гэрээ байгуулад ирдэг сезон болсон. Монгол улсад буугаад ирсэн чинь химийн хортой байцсанд нь тэмдэгтийн хороолж 75 сая төгрөг тавьдсан байж байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ ингээд бид нэр ингээд байх юм бол дөнгөж босч өндөх гэж ядж байгаа салбараа бид яаж хөгжүүл бид одоо яаж чадвартай болох юм бэ? Монголд одоо цагаан алт гэж байгаа ноолуураа бид нэр одоо өрсөлдөх чадвартай болгомоор байна. Зол жаргал сайдаас сумаар байна. Та одоо 3 төвшөнд өртгийн шилжээг бий болгож болох юм аа гэж хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ өртгийн шилжээний яг экспортод чиглэсэн талыг баримтлахад өнөөдрийн бодлого боловсруулагч хүнийхээ хувьд та үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон нийлүүлэлтийн шилжээний хамгийн хүндрэлтэй асуудлыг юу гэж харж байгаа вэ? Оюуны өмчийн газрын сарнагаас сумаар байна. Энэ зол жаргал сайд сая үндсэндээ 3 зүйлийн чиглэлээр бид нар өртгийн шилжээг бий болгож болох юм аа гэж хэлсэн. Тэгэхээр энэ 3 чиглэлд үндсэндээ яг Монгол улсын патент авсан хувь хүний нэр дээр, эрдэмтнийхээ нэр дээр болон компани нэр дээр авсан ямар патентууд байдаг вэ? Нэгэнд хийчихсэн үйлдвэрүүдээ биднес унгаахгүйгээр дэмжиж улам цааш нь хөгжүүлээд явуулах ёстой. Энэ бол одоо ноолуурын үйлдвэрүүд, аль ширний үйлдвэрүүд, оёдлын үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, нэхэмлийн үйлдвэрүүд байгаа. Энэ үйлдвэрүүдэд хамгийн түрүүн үзүүлэх ёстой дэмжлэг бол урт хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь бол биднээсийн өрсөлдөх чадварт үзүүлэх хамгийн гол ёстой зүйлээ гэж бодож байна. Монгол улсаас бол патентын хамтын ажиллагааны гэрээгээр дамжуулж гадаад улсад патент авахар мэдүүлэг гаргасан 11 мэдүүлэг байгаа. Барааны тэмдэг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан 12 байна. Тэгэхээр газар зүйн заалт бол гадаад улсад бүртгүүлсэн байхгүй. Тэгэхээр эндээс юу бас харагдаж байна гэхээр гадаад улсад манайх гадаадын зах зээлд гарах гэдэг хэрнээ яг бидэнд энийг бэлтгэл нь бол байхгүй байна. Монголын компаниуд болон эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн патент болон оюуны өмчийг бол гадаад бол ерөөсөө хамгаалаагүй байна. Тэгэхээр үүнд бас юу нөлөөлж байна вэ гэхээр энэ санал гэдэг талаас оруулъя гэж бодож байна. Өнөөдрийг болтол оюуны өмчийн бодлогыг оюуны өмчийг бий болгох, бүтээх, хамгаалах, аман түүнийг ашиглахтай холбоотой энэ бодлогыг бол зөвхөн төрөөс зохицуулж ирсэн. Тэгэхээр энийг бол эвдэж өнөөдөр
тэр баялагийг бий болгож бүтээж байгаа улсууд, тэр баялагийг ашиглаж мөнгө болгож байгаа улсууд оролцооч гэсэн уриалга бол гаргаж байна. Зөвхөн миний мэдхээр нэг патент тэр Багнуурын Монхимо гэдэг одоо юунд адууны ясыг нано хэмжээнд боловсруулад тэгээд тийм эмнэлгийн бүтээгдэхүүн болгоод гаргахаар Солонгосын нэг их сургуультай хамтраад хийсэн манай Монголын Дэмбэрл хэм билээд нэг докторын нэг юу патент байдаг гэж би ойлгодог. Нас орж байгаа батд орчих. Миний асуудал зондан шийтэр сайд руу хамаархан зөв болов гэж ингэж бодож байна. За юуны урд энэ дэлхий дээр Монгол асар их баялагтай улс орн гэдэг нь 1960-аад оны сүүлд 70-аад оноос эхэлж дэлхийд мэдэгдсэн. Хэд илэрхий задгай тавьсан нь бол 1990 он. Тэгэхээр энэ ашигт малтмлыг эзэмшихийн төлөө энэ юунд оролцохын төлөө улс болон ашиг сонирхлын бодлого оруулж ирж байна. Тэгэхээр Монгол улсын ашиг сонирхлыг геополитикийн үүднээс та юу гэж ойлгод юм бэ? Ашигт малтмлыг олборлох энэ салбарт ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид ямар ашиг сонирхлын үүднээс Монголтой харьцаж байна вэ гэж та боддог бай. Энэ замшигт сайдад хандж байгаа шүү дээ. Тий, энэ хоёрын өрсөлдөх чадвар нь энэ хоёр ашиг сонирхлын уулзвар нь танд ямар төрлийн бодлогыг одоо геополитикийн бодлогыг авч явъя гэж бодож байдаг вэ? Ер нь Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг эдийн засгийн тусгаар тогтнол эдийн засгийн болон улс төрийн аюулгүй байдлыг хангах улс төр дипломатын аргаар хангах үндсэн зорилгынхаа хүрээнд манай гадаад бодлогын одоо тэргүүлэх чиглэл бол мэдээж хоёр хөрш оронтойгоо харилцаа хөгжүүлэх явдал мөн 3-4 хөршийн улс төр эдийн засгийн сонирхлыг Монгол улсад бий болгох явдал бол бас манай гадаад бодлогын бол бас одоо чухал зорилтуудын нэг юм а. Энэ томоохон Монгол улс бол уул уурхайн ихээхэн баялагтай дэлхийн 10 улсын нэгэнд орж байгаагийн хувьд энэ уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхдээ тэр баялагын хараалаас аль болох тойрч улс орнуудын хөрш орнуудын болон урд чирчүүдийн эдийн засгийн сонирхлыг хангаж тэгвэл хамгийн гол нь Монгол улсын өөрийн одоо эдийн засгийн аюулгүй байдал үндэсний эрх ашиг сонирхлыг дээдлэх зарчмаар л хандах учиртай. Ингэхдээ тэр баялагын хараал гэдэг бол зөвхөн гадныхны сонирхол биш. Дотоодын бүх иргэдийн тэр асар их баялаг байна гэсэн тэр нэг сонирхол тэрнээс хүн болгон хүртэх гэсэн шомол гэж хэлэх яваад идэхээс тэр сонирхол болгон чинь бүгд ингэж дотоодооч гадаадаач хэд их дүрлзэн шатах нь өөрөө бас тодорхой хэмжээний эрсдлийг дагуулж болцсохгүй юм гэсэн ийм судалгааг бас зарим гадны байгууллагууд хийх юм шиг байна. Тийм учраас энэ баялагын хараал бол хүн болгоны бас сэтгэлд бас байд юм шиг байна гэж ойлгож байгаа. Энэ бол манай үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нас орж байгаа батд орчих. Цаашд төрийн бодлого болоосоо гэж бодож байгаа. Одоо ажиллаж байгаа ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг технологийн үндэсний хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр бол цаашдаа Монгол улсын ирээдүйн хөгжлийн нэлээд томоохон хөгжилд нөлөө үзүүлэхүйс томоохон хөтөлбөр болно гэж би хувьдаа итгэж байгаа. Тэгэд энэ хөтөлбөрийг боловсруулах явцдаа яригдж байгаа нэг ганц хоёр асуудлаар би зориуд санал болгож энэ интерес хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт хэрвээ Монгол улс үнэхээр энэ миний түрүүний дурдсан төрийн бодлогуудаа амьдралд бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх гэвэл нэгдүгээрт боловсрал дотроо техникийн боловсралыг маш сайн чанартай болох шаардлагатай. Технологийн чиглэлээр мэргэжсэн хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй байна. Бас нэг дутагдаад байгаа ч гэх юм уу биднэрт байгаа боломж нь юу байгаа гэхээр бид нар өнөөдрийн хүртэл төсвийн хөрөнгө оруулалт болон улсын үйлдвэрийн газруудын хөрөнгө оруулалт бол харьцангуй доогуур түвшинд явж ирсэн л дээ. Одоо ингэж харахад бол бидний жилийн хөрөнгө оруулалт цаашдаа бол тэрбум доллараар яригдахаар хөрөнгө оруулалтын ийм төслүүд яригдж байгаа. Тэгэхээр олон улсын худалдаа болон бараа үйлчлэгийн худалдаа авалтанд өргөн хэрэгэлдэг. Одоогоор бол дэлхийн 120-од улсад хэрэгжилж байгаа офсетийн механизмыг хэрвээ ашиглах юм бол
Өөрөөр хэлбэл бид нар 100 сая долларын худалдан авалт хийлээ гэхэд тодорхой хувийн дэлхийн дундаж бол нэг 25-30% байж байгаа. 25-30%-тай тэнцэх хэмжээний технологийн дамжуулалтыг үнгүүгээр хийх боломж байдаг. Өөрөөр хэлбэл бэлтгэн нийлүүлэгчтэйгээ гэрээ контракт байгуулах үедээ тохиролцоод технологийн дамжуулалтын өөрийнхөө чадварыг нэмэгдүүлнэ, эсвэл counter trade гэж англиар хэлдэг штеп. Шууд манахаас энэ манай төлж байгаа төлбөрийн тэтэн хувьтай тэнцэх хэмжээний барааг манахаас худалдаж ав гэд одоо бараг бартер шиг тийм ээ. Тийм юу механизмыг хэрэглэх юм бол сайн энэ яригадаад байгаа зүйлүүд дээр бол нэлээд их хувь нэмэр оруулахаар юм механизм байгаа гэдгийг дуртахыг хүсэж байна. Орж байгаа түүгээр батд орчих чадвар. Нөгөө талаас бол өндөр технологиг оруулаад ирэхэд энэ орны одоо энэ ажлагчдын мэргэжлийн төвшин бол энэ технологийн төвшөндөө нийцж гэнэ үгүй юу? Үүнээс шалтгаалаад бол энэ хөрөнгө оруулалтын шингээх чадвар, шингээж чадж гэнэ үгүй юу гэдэг, өөрөөсгтэй байна үгүй юу гэдэг бол одоо хамаарах ёстой. Жишээлбэл та бүхэн бол мэдж байгаа шүү дээ. Юу байна вэ гэвэл одоо казиногийн хууль гаргаад зарим нөхдөд бол шаран суугаад тэгээд чөлөөлөгдөд одоо явж байгаа. Гэтэл дахиад казиногийн хууль гаргах гэж байгаа. Тэгэхэд бол тухайн үед гаргах нь бол зөөч байсан байж магадгүй. Гэтэл бид юу яаж өгөх вэ? Одоо гадны хөрөнгө оруулалтын хууль гаргахад яасан бэ гэвэл ноолоор угаах үйлдвэр бол байгүйсэн. Ингээд 3 жил болчиход дараа нь бол дампууруулаад дахиад шинэ үйлдвэр байгуулад яваад байх жишээтэй. Энэ бол ягаад гэвэл татвараас зайлшгиж байгаа. Бидний эрх зүйн акт бол нийцэг байх нь шүү дээ. Ийм учраас бол яах ёстой вэ гэвэл энэ эрх зүйн акт одоо эрх зүйн орчин мөрөлдөөр чадж гэнэ үгүй юу? Зэсийн үйлдвэрийг жишээлбэл хайлуулах үйлдвэрийг оюу толгой Эрдэнэт Оросын Водоканы үйлдвэрийн 3-ын дунд байгуулах юм бол дэлхийд зэсийн үнийг тодорхойлох хэмжээнд нэлээд одоо манайх 11 үйлдвэрлэлийн хэмжээгээр бол дэвшлэх юм байна гэсэн. Тэгээ хамгийн гол нь өөрсдөө чадварыг дэвшлэх нэгдүгээр төрийн шийдвэр гаргах төвшгийг доошлуулж анхан шатны төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна. Худалдааны бодлого гаргах хэрэгтэй байна. Саяны аж үйлдвэрийн стратегийн чиглэлийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Инновацийн салбарыг дэмжих хэрэгтэй. Өөрсдөх чадвар бүхий шинэ салбарыг дэмжиж инновац агуулсан бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэдэг тодорхой саналууд эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний зарцуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэмжээний тодорхой саналуудыг бол бас юунд оруулъя гэдэг юм. Энэ хуралдаанаас харж